Сайн байцгаана уу? Бид өмнөх дугаарт амласан ёсороо энэ удаад Украиний ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийсэн ярилцлагыг хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр Америкийн компьютерийн шинжлэх ухааны мэрэгжилтэн подкастын хөтлөгч Lex Fridman-ы подкастт зочлон оролцсон юм. Lex Fridman нь 1983 оны 8 дугаар сарын 15-нд Тажикийн зөвлөлт социалист бүгд найрамдах улсын Чкаловск хотод төрж Москвад өссөн Украины гаралтай еврей үндэстэн юм. Fridman 2018 оноос хойш Lex Fridman подкастыг хөтлж байгаа ба шинжлэх ухаан, технологи, спорт, урлаг, улс төр зэрэг олон салбарын нэрт төлөөлөгчтэй ярилцлага хийдгээрээ алдартай. Энэхүү ярилцлага нь 2025 оны 1 сарын 6-нд Киев хотод хийгдсэн бөгөөд дайны үеийн удирдагчийн дүр төрх энх тайвны тухай бодвол Украины ирээдүйн талаар илэн далангүй өрнөсөн юм. Ярилцлага эхлэхийн өмнө Fridman нэг сонирхолтой асуултыг тавьсан юм. Тэрээр Зеленскийгээс яг ямар хэлээр ярилцах вэ гэж асуусан юм. Учир нь Fridman өөрөө Орос, Англи, Украин хэлийг мэддэг учраас зочинтойгоо бүрэн дүрэн ойлголцохын тулд асуусан ч эцэст нь тэд Орос, Англи, Украин хэлийг хослуулан ярилцахаар шийдсэн юм. За ингээд ярилцлагын товчлолыг хүргэе. 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр надад яг 1941 оны 6 дугаар сарын тэр нэг өдрийг санагдуулж байсан. Түүх дахин иргсэн мэт. Бүх зүйл тэр өдрөөр өөрчлөгдсөн. Энэ нь хүн төрөлхтний хувьд ч таны хувьд ч гэсэн нэгэн шинэ үеийн эхлэл байлаа. Та тухайн үед Украины ерөнхийлөгчийн хувьд эх орноо удирдах байсан хүн. Ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ та авилгын эсрэг тэмцэх, эрх чөлөө, шинжилгээний тухай амлалт өгч ирээдүйд итгэл төрүүлж байв. Гэвч 2 дугаар сарын 24-ний тэр өглөө бүх зүйл өөр чиглэлд эргэж бодит байдал нэг л мөчөд өөрчлөгдсөн. Та тэр өглөөний тухай дурсаж өгч болох уу? Тухайн үед ямар шийдвэрүүдийг хэрхэн ямар хурдтай гаргах хэрэгтэй болсон бэ? Та тэр үеийн техникийн, улс төрийн цэргийн хариу арга хэмжээг хэрхэн төлөвлөж, хэнд итгэж, хэнийг сонсож шийдвэр гаргасан бэ? Таны хувьд тэр өглөө яг ямар байсан бэ? Украины хууль ёсны дагуу би зэвсэгт хүчний ерөнхий командлагч тул холбогдох тушаалуудыг өгөх ёстой болсон. Тухайн үед миний удирдлагад цэргийн хэргийн танхим байв. Дараа нь бид бүх гол хүмүүсийг цуглуулж зөвхөн цэргийнхэн төдийгүй эрчим хүч зэрэг гол салбарын төлөөлөлтөд хамтдаад цэргийн штаб байгуулсан. Тэр мөчөд шийдвэрүүдийг маш түргэн эргэлзээгүйгээр гаргасан. Би өөрийгөө тухайн үед яаралтай шийдвэр гаргах хэлбэрийн хүн гэж тодорхойлоогүй ч хөөхтүүдийг, ард иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ёстой болсон үед ингэж ажиллах нь миний үүрэг гэдгийг сайн ойлгосон. Олон хот хаагдсан тэр өдрүүдэд бид яаж хоол хүнс хүргэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах вэ гэдэг дээр л төвлөрч байв. Ганцхан өдрийн дотор бид маш олон зүйлийг зохион байгуулсан ч үнэн дээр улсынхаа нэг хэсэг нь эзлэгдсэн байгааг хүлээн зөвшөөрөх шаардлагатай болсон цаг үе байсан. Бид хүмүүст зэвсэг тарааж эхэлсэн. Ингээд л болоо. Ачааны машинаар зэвсэг тээвэрлэн авчирч нийслэл хотоо хамгаалахар шийдсэн хүмүүст тараасан юм. Энгийн иргэдэд годомжинд байсан жирийн хүмүүст зэвсэг өгсөн. Учир нь бидэнд ирж байсан мэдээллүүдээр хэрвээ Оросын цэргүүд нийслэл рүү орж ирвэл бусад хотуудад тохиолдсон аимшигтай зүйлс энд ч бас давтагдана гэдгийг бид ойлгож байсан. Тэр үед цахимжуулалт бидний хамгийн том давуу тал байлаа. Үнэн дээр дайнаас өмнө бид энэ чиглэлд маш их зүйл амжуулсан. Тийм ч учраас тодорхой хотуудад бүслэлт орсон ч банкны систем, интернет, телевизүүд бүгд ажиллаж байсан. Энэ бүхний ачаар би ард иргэдэд мэдээлэлтэй нэгдмэл байхын тулд хэд хэдэн чухал шийдвэр гаргах боломжтой болсон. Орос улс мэдээллийг говьлж, суртал ухуулга хийх тал дээр маш туршлагатай гэдгийг бид мэдэж байсан. Харин надад студид телевизийн сувг мэдээллийн сүлжээтэй ажилласан 20 жилийн туршлага байсан нь үнэхээр их тус болсон. Тиймээс би тэр мөчөд мэдээллийн сүлжээг үнэхээр хурдан, уялдаатай зохион байгуулах хэрэгтэй гэдгийг бүрэн ойлгосон гэсэн үг. Тэгээд гол нь миний хувьд энэ үйл явдлыг бүрэн хэмжээний давталгаа эхэлж байна гэж ойлгосон.
Бидний сайн мэдих цэнхэр алчуур буюу синий платочек гэх дууны аян дээр дараах мөрүүд байдаг. 22 июня ровно в 4 часа Киев бомбили, нам объявили, что началась война. Лекс Фридман энэ ярилцлагын эхэнд 1941 оны 6 дугаар сарын тухай дурдахдаа яг энэ шүлгийн утгыг сануулсан юм. Түүнчлэн 2022 оны 2 сарын 24-ний өглөө Киев хот өөрийн 4 цагт бөмбөгдөлтөнд дуртаж бүх зүйл дахин өөрчлөгдсөн гэдгийг илэрхийлсэн юм. Надад зарим хүний хувьд гинэн мөрөөдөл гэж нэрлэж болохоор нэг зүйл бий. Юу гэхээр таныг Путин Трамп хоёртой суугаад гал зогсоох урт хугацааны энх тайвны замыг хамтдаа хайх хэлэлцээр хийгээсэй гэж хүсдэг. Энэ бол хүч, хугацаа, яриа хэлэлцээ шаардсан зүйл гэдгийг би мэдэж байгаа. Тохиролцоонд хүрэхэд ашиглаж болох олон яриа хөрөө арга хэлбэр бий. Трамп ч өөрөө хэлэлцээр хийх сонирхолтой бэлэн байгаа гэж бодож байна. Би нэг асуулт асууж болох уу? Би зүгээр л бид хоёулаа нэг ойлголт, нэг мэдээллийн орон зайд байна гэдэгт итгэлтэй байхыг хүсэж байна. Энэ үнэхээр чухал шүү. За, гал зогсоох асуудлын талаар жаахан ярив. Нөхцөл байдлыг тайлбарлая. 2019 оны 12 дугаар сард Парист Элисейн ордонд болсон Нормандын уулзалтанд би Макрон, Меркель, Путин нарын хамт оролцсон. Тэнд бид гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Америкийн нэгдсэн улс оролцоогүй. Энэ үхэндээ гэж хэлэхэд тэр уулзалтын нэг сул тал байсан. Хэрвээ хүсвэл дараа нь яагаад оролцоогүй талаар нь ярилцаж болно. Энэ нь аюулгүй байдлын баталгааны ерөнхий асуудал, Германы байр суурь гэх мэт зүйлтэй холбоотой. Бид бүх олзлогсодыг бүгдийг солилцох тохиролцоог хийсэн. Та энэ тухай мэдэж байгаа бах. Тэнд олон цаг үргэлжилсэн уулзалт болсон. Бид тохиролцоонд хүрсэн. Эцэст нь бүгд ядарсан. Зөвхөн бид хоёр үлдсэн. Тэгээд би гал зогсоох санал тавьсан. Украинд тэр үед бараг хэн ч итгээгүй. Цөөхөн хүн л гал зогсооно гэдэгт итгэж байсан. Харин тэр зэргүүдэд дадах талаар санал тавьсан. Намайг тооцож үзэхэд хэрвээ Оросуудын санал болгосон байдлаар шугам дагуу зэргүүдийг татвал 20 жил шаарддаг гэж гарсан. Би тэрэнд хугацаа, квадрат, километр, шугамын урт гэх мэт бодит тооцоогоор гарсан нотлохоо харуулсан. Ийм учраас энэ арга ажиллахгүй гэж тэрэнд хэлсэн юм. Миний гарт олон үндэслэл баримт байлаа. Яагаад тэгэхээр би энэ асуудалд маш нухацтай хандаж байсан юм. Энэ бол миний хийх дуртай ажил. Өмнө нь би нэг хүний тухай хэлж байсан да. Шантаг шиг нэг газараа зогсож болохгүй гэд. Би бүрэн хуудастай, бүрэн бэлтгэлтэй байх ёстой. Өмнө зогсож буй хүнээс илүү сайн бэлтгэлтэй хүн байх ёстой. Аюулгүй байдлын баталгаатай болж байж яриа хэлэлцээрт орно гэсэн нь Украин улсын ерөнхийлөгчийн санаа байгаа юм. Санаа гэлтгүй бүр хатуу шийдвэрч гэж хэлж болно. Гэхдээ энэ баталгаа нь урд урдих шигээ биш, хинж зөрчгөөргүй тийм баталгаа байх бөгөөд энэ баталгааг зөвхөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинээс гаргуулж чадна гэж Владимир Зеленский үзэж байгаа юм. Тэгэхээр энэ талаар би Владимир Путиндээ хизээч ярьж байгаагүй. Гэхдээ надад тэрнийг яриа хэлэлцээнд бэлэн байдаг гэсэн мэдрэмж байдаг. Учир нь Дональд Трамп бэлэн байгаа. Таныг ч гэсэн бэлэн байгаа гэдэгт би итгэж байна. Энэ бол зүгээр нэг мэдрэмж биш, харин мөрөөдөл минь юм. Тэр мөрөөдөл минь юу гэж? Та гурав нэг өрөөнд суугаад энх тайванд хүрээсэй гэдэг мөрөөдөл. Би энийг яг ямар байхыг ойлгомоор байна. Украинд, Оросд аль алинд нь сэтгэл ханамж өгөхөз аюулгүй байдлын баталгааг тэр хэлэлцээр хэрхэн хангаж чадах вэ? Украинд аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй. Юуны өмнө бид аюулд байгаа. Тиймээс л баталгаа хэрэгтэй байгаа юм. Энэ тоглоом биш. За, жаахан хоошоо ухръя л да. Яагаад аюулгүй байдлын баталгаа, хүчтэй байр суурь, хүчирхэг зэрэг зэвсэг нь Украинд ийм чухал вэ гэдэг сонирхолтой байгаа бах. Би танд жаахан түүхийн хичээл заая. Гэхдээ би таныг бэлдсэн бүгдийн сайн мэддэг байх гэж бодож байна. Та миний яриаг засч залруулж болно шүү. Тийм ээ. Та мэдж байгаа. Украин аюулгүй байдлын баталгаатай байсан. Будапештийн меморандум гэдэг цөмийн зэвсэг Украинд байсан үеийн тэр баталгаа. Украин цөмийн зэвсэгтэй байсан. Би энийг сайн эсвэл муу гэж тодорхойлохгүй. Гэхдээ өнөөдөр тэдгээр нь байхгүй байгаа нь муу. Яагаад гэвэл энэ бол дайн. Өнөөдөр бид дайтаж байгаа. Учир нь
Та бүгд цөмийн гүрний гарыг чөлөөтэй болгосон. Цөмийн гүрэн бидний эсрэг, Украины эсрэг дайтаж хүсснээ хийж байна. Тэгээд одоо та хүртэл гал зогсох тухай ярьж байна. Зүгээр л гал зогсох гэж үү? Тэгээд Путинд цэцэг өгөөд эдгээр жилүүдэд тань их баярлаа. Миний амьдралын гайхалтай үе байлаа гэж хэлэх үү? Үгүй ээ. Бид тийм зүйлд бэлэн биш. Яагаад гэвэл Будапештийн меморандум буюу санамж бичгийг байгуулахад цөмийн зэвсэг бидэнд байсан. Украин тэдгээрийг хамгаалтанд ашигладаг байсан. Энэ нь бид хэн нэгнийг довтлоно гэж бодож байсан гэсэн үг биш. Тийм үед хэрэглэх байсан гэсэн үгч биш. Гэхдээ бидэнд тэр боломж байсан. Энэ бол бидний аюулгүй байдлын баталгаа байсан юм. Миний дэлгэрэнгүй ярьж байгаа нь учиртай. Учир нь ерөнхийлөгч Трамптай ярилцсан бидний яриа хараахан дуусаагүй байгаа. Цааш үргэлжлэнэ. Будапештийн меморандумын дагуу Украина анх 3 гол аюулгүй байдлын баталгаатай байсан. Америкийн нэгдсэн улс, Орос, Их Британи гэсэн стратегийн 3 чухал найз. Түнш улс. Дараа нь Франц, Хятад 2 нэгдсэн. Нийт 5 улс. Энэ хэсгийн гол санаа бол энх тайвны яриа хэлэлцээ. Энх тайван хэрхэн хизээ тогтох вэ гэсэн асуулт дэлхийн нийтэд хамгийн анхаарал татсан сэдв болсон билээ. Зеленский энэ асуултанд хэрхэн хариулсныг сонсцгоё. Гэхдээ дахин сануулхад энэ ярилцлага 2025 оны 1 сарын 6-нд хийгдсэн тул зарим мэдээлэл өнгөрсөн цаг хугацаан дээр яригдж байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй юм. Украин цөмийн зэвсгээ хураалгасан нь алдаа байсан бөгөөд оронд нь авсан аюулгүй байдлын баталгаа нь зүгээр нэг цаас болсныг хэлж байгаа юм. Би ойлгож байна. Гэхдээ харамсалтай нь гэрээ байгуулахын тулд жижигхэн буулт хийх шаардлагатай. Тэгэхээр таны ойлголтоор олон хүний амийг авсны дараач тэр шийтгэл хүлээгаагүй. Хинч түүнийг зохих газар нь хийж шоронд хорж чадаагүй байгаач бид жижигхэн буулт хийх ёстой гэж та үзэж байна уу? Энэ бол буулт биш ээ. Түүнийг уучлах нь буулт биш. Уучлах гинэ. Хинч тэрнийг уучлахгүй. Тэрнийг уучлах огт боломжгүй. Бид гэр бүлээ алдсан хүний сэтгэл санааг бүрэн ойлгохгүй. Хизээж хинч үүнийг хүлэн зөвшөөрөхгүй. Ямар ч боломжгүй. Гэхдээ би мэдэхгүй байна. Та хүүхэдтэй юу? Үгүй. Одоогор үгүй. Гэхдээ хүсэж л байна. Зөв, бурхан ивэг. Энэ бол амьдралд хамгийн чухал зүйл. Харин тэд надаас энэ хамгийн үнэт зүйлийг чинь зүгээр л аваад явсан. Та тэдний толгойг авахын төлөө амиа золиослохоос өмнө хэн амьдралыг тань өгөх хийснийг асуух уу? Надад зүгээр л сонирн байна. Тэд таны хүүхдийг өгөх хийсэн. Та үүнийг хэн хийснийг асуух уу? Тэр залуу хийсэн гэж хариулбал та яах вэ? Өө за тэгвэл асуудалгүй гэх үү? Үгүй. Та тэдний толгойг тасдан хийх нь. Тэгхэн ч шудраг байх болно. Алуурчдыг уучлж болох уу? Ийм байдалд хүргэхгүй гэж л аюулгүй байдлын баталгаа гаргадаг юм. Миний танд хэлсэн энэ зүйл бол энд байгаа хүмүүст зориулан бидний юуг хянаж байгаа болон юу болохгүйг илэрхийлж байгаа юм. Амиа алдсан хүмүүсийн хувьд би хизээч мартахгүй. Харин та нар биднийг НАТОд элсүүлбэл би тэр үед зүгээр л хэсэг хугацааны дараа НАТОгийн талаарх миний ярьсан бүх зүйл биелнэ гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Украин Оросын эсрэг явахгүй. Орос Украины эсрэг явахгүй. Учир нь бид НАТОгийн гишүүн. Энэ буулт биш гэж үү? НАТО бол зөвшөлтсөл юм. Энэ бол зөвхөн аюулгүй байдлын баталгаа биш гэж надад санагдаж байна. Та харалтаа Израиль руу Польшин довтлоход Израиль НАТОгийн гишүүн биш байсан. НАТОгийн орнууд нисэх хүчнээ илгээсэн. Агаарын довтлогоноос хамгаалах систем ойролт орнуудын өөр орнуудад ажиллаж үйл ажиллагаагаа явуулсан. За энэ бол аюулгүй байдлын баталгаа юм. Дашрамд хэлэхэд Израиль цөмийн зэвсэгтэй. Тэгвэл яагаад тэдэнд НАТО хэрэгтэй вэ? Тэдэнд НАТОгоос ч илүү их зүйл байгаа. Америк, Англи, Францын агаарын хүчин оролцсон. Агаарын довтлогоноос хамгаалах систем байсан. Йорданд билүү би сайн санахгүй байна. Тэгээд тэд ингэж мянган пуужинг устгасан. Энэ юу вэ? Энэ бол аюулгүй байдлын баталгаа. Зүгээр л үүнийг НАТО гэж нэрлэдэггүй. Вавах НАТО гэдэг үгэнд эвгүйцдэггүй. Энэ үгэнд л асуудал байгаа бөгөөд тэр энд амьдран сууж буй хүмүүст зүгээр л дургүй байдаг гэж би бодож байна. Тийм ээ, энэ тусламж хангалттай биш. Гэхдээ та ухаантай хүн, олон санаанууд бий.
Дэлхийн өмнөд энэтхэг ойрох орнод Сауди Арабтай түншлэх улс төрийн түншлэлүүд. Энэ бүхэн таныг хамгаална. Юуны өмнө нэг жишээ. Хойд Солонгос. Зүгээр л энэ жишээг харж 12,000 цэрэг ирсэн. Өнөөдөр тэдний 3,800 алагдсан эсвэл шархагдсан. Тэд илүү ихийг авчирч чадна. 30-аас 40,000 эсвэл магадгүй 500,000. Тэд маш олон хүнийг авчирч чадна. Яагаад? Учир нь тэдэнд дэглэм, автократ гэх мэт бүх зүйл бий. Европ хүмүүсийг ингэж нэгтгэж чадах уу? Үгүй. Европ 2-3 сая хүнтэй харин байгуулж чадах уу? Үгүй. Европ үүнийг хийхийг хүсэхгүй. Ямар зорилгоор ингэх юм? Тэд дэлхийн дайн хийхийг огт хүсэхгүй байгаа. Тийм зорилго байхгүй. Хүн бүрийг цуглуулах тийм зорилго байхгүй. Бид ямар ч дайн хүсээгүй. Бид Оросуудыг зогсоохыг л хүсэж байгаа бөгөөд тэд Хойд Солонгосын цэргүүдийг авчирсан. Урьд шүү. Тэд зогтож чадаагүй. Шархагдсан эсвэл алагдсан хүмүүсийнхээ нүүр царайг шатаадаг. Тэд өөрсдөө ингэдэг. Видео бий. Миний танд хэлж буй бүх зүйлийн баталгаа бий. Ингэснээр тэд танигдахгүй. Тийм үү? Энэ юу гэсэн үг? Европт хуваалцдаг үнэт зүйлсээс гадуур гэсэн үг. Европт бол хүний аим үнцэнтэй. Харин Хойд Солонгосчууд тооцогддоггүй. Энэ их чухал. Тийм ээ. Тэд хүний амийг тооцдоггүй. Хариулт нь энэ. Тэд илүү их хүчээр хөдөлж чадах уу? Тийм. Тэд хэдэн 10,000-аар хөдөлж чадах уу? Тийм. Бид тэдний юу хийж чадахыг харлаа шүү дээ. Өнгөрсөн жил жишээлбэл Европ бидэнд 1 сая их бууны сум өгсөн. Бид өөрсдөө маш их үйлдвэрлэсэн л дээ. Гэхдээ тэд энийг санаачилсан юм. Энэ бол Европчуудын санаачлага байсан. 1 сая ширхэг 150 мм-ийн их бууны сум болон бусад өөр зүйлүүдийг өгсөн. Бид энэн дээр нэмээд ихийг үйлдвэрлэж байгаа ч Хойд Солонгос Пүтэнд 3,7 саяг өгсөн. Зүгээр л өгсөн. Тиймээс тэрэнд өнөөдөр сум дутагдж байгаа гэсэн үг. Ийм учраас тэрэнд хугацаа хэрэгтэй байгаа юм. Ярилцлагын энэ хэсэг бол буулт хийх гэдэг үгийн ёс зүйн хил хязгаарыг хөндсөн хамгийн хурц мөч байсан юм. Харин Фридман буулт хийх зайлшгүй хэрэгтэй гэхэд Зеленский хариуд нь гэнт хэрэгтнийг шоронд хийхгүй байх нь өөрөө маш том буулт юм биш үү гэсэн асуултыг тавьсан юм. Зеленскийн инх тайвны хэлэлцээрийг эрс үгүйсгэвч Оросын талыг дахин довтлох боломжгүй болгох тодорхой баталгаа болон хүчтэй байр суурийг шаардаж байгаа юм. Ямар ч буултгүйгээр дайныг дуусгаж болохгүй гэсэн ойлголт байгаа ч газар нутгийн бүрэн бүтэн байдал бол хэлэлцээрд орхиж үл болох улаан шугам юм. Украин хүчтэй болсон цагт л бодит хэлэлцээр эхлэх боломжтой гэж тэр дүгнэлээ. Энэ удаагийн подкаст товчлолоо ингээд дуусгая. Дараагийн удаа илүү сонирхолтой сэдвээр уулзцгаая.